Сар бүрийн сүүлээр эдгээр боловсруу яв голгон сэтгэл хөдлөх юм. Багууд маань алхамаар цажирч байгааг харах боломжтой болдог. Гэхдээ ихэвчлэн дандаа л танил царайнууд байдаг л даа. Льюгийн баг хэдхэн хоногийн дотор тангийн багийн чансааны тэргуунд гарсан гэж үү. Тэд бус 8 багаас илүүрхэж ялсан муу шүү. Тэд оноогоо мөрий болгон ашигласан гэж сонссон. Бусад багуудын тулаан дуудаж ихэнх нь тулаандаа ялсан. Ямар тэнэг аргагүй. Чи яагаад тэднийг зогсоохоогүй юм тан? Тэд одоо оноогоо өөрсдийн хүчээр олж авсан болохоор зогсоох шалтгаан байгаагүй. Англио хоёртой тэдний баг аль хэдийн маш хүчтэй. Би ч гэсэн тэдний хэд хэдэн тулааны нууцаар үзсэн. Нөгөө хоёр гишүүн Сүнүр Томьёо хоёр ч бас муугүй. Шинэ баг 3 багийг пеналж чадгараагүй олон жил болж байна. Гадаач нэлээн шуугиантай байна да. Явцгаая. Би эдгээр тоглолтыг тэсэн ядан хүлээж байна. Нэрч үгүй баг яаж пеналж шалгаж чадваа. Ахмад жигэн удирдлага доор бусад багууд тийм муу гэж үү. Тэд сонсчихсон шүү. Тада Яшикогийн багийн аваргууд наран цэцэг баг. Ахмад жигэн талд Шинкобудын баг ялсан. Би үүнийг зүгээр л худалцсан яриа гэж утсан ч үнэн байсан бололтой. Жоулийн багийн аваргууд гэрэлт баг. Тэд бүгд үнэхээр сүрдмээр харагдаж байна. Одон цэцэг баг гэрэлт. Тэд бол Ахмад, Жоул, Яшико нарын хамгийн хүчтэй багууд. Тэд Хёлост нэлээн алдартай. Дараагийн 3 Ахмад гэж хүртэл сонссон. Нэгт Ахмад Жоул, Яшико нарыг заламжлах хүмүүсийг тэдний дундаас сонгоно. Хөөе, муугүй юм. Бид зүгээр л чадах бүхнээ дайшлахад болно. Хэдийгээр миний энэ биеийг хангалтгүй хэвээр байгаач миний нууц хүчээр би Ахмад жигийн нэг сэрвэж төмийн хүчтэй болон түүнээс доош хэндэж харагдахгүй. Үүнд алих амархан байх ёстой. Шагнал нь юу юм бол гэж сонирхож байна. Хүүхдүүдээ цуглалцгаа. Ахмад Яшико. Одон цэцэг 1-р байр эзлэхэд бэлэн. Хэрвээ бид авал нэмэлтээр онцгой зүйл хүсэж байна. Жишээлбэл та бидний бие түвшний хот руу хувцас авахад дагуулж явж болно. Бие түвшний хотоос хувцас авах нь энэ одон цэцэг багийн агуу хүсэл тэмүүлэл юм уу? Би та нарын өмнөөс ичж байна. Миний баг бие түвшний хотод илүү хүчтэй дайчтай тулахыг хүсэж байна. Бид тэдэнтэй тулахыг хүсэж байна. Хэн чийж ойлгохгүй л дээ. Хувцас авах нь охидын хувьд маш чухал тэнэг минь. Ямар ядаргаатай юм бэ? Бид гэрэлт багтай хязгаарч таарахгүй юм. Залуучууд үнэхээр цоглог юм аа. Ахмад Жойл, Ахмад Ятонжи агаар тайрын оч үсэрч байгааг мэдэрч байна уу? Ахмад Жойл та хязгаарч моцтой байдаггүй. Лүү багаа цуглуул. Мэдлээ эрхмээ. Явцгаая. Та нар бие биенээ гадарладаг байх гэж бодож байна. Бид та нарыг нэг нэгээр нь танилцуулахгүй. Шигшээ тэмцсэн багийн болонд ганцаарчилсан гэсэн хэсэг хуваагдана. Хамгийн их оноо авсан нь ялагч болно. Тоглолт бүрийн дүрмийг цаг нь болохоор та нарт хэлнэ. Та нарын өрсөлдөх сэдлийг төрүүлэхийн тулд ялагчийн шагналыг хэлье. Та бүхний шагнал хожихыг тэсэн ядан хүлээж байгааг би мэдж байна. Тиймээс бидний бэлдсэн зүйл та нарт таалагдана гэдгийг би мэдж байна. Энэ бол та нарын хүсэж байсан зүйл. 1-р байрын шагнал бол бие түвшний хотод 1-7 хоног бэлтгэл хийх хэрэг. Гайхалтай. Бид үнэхээр бие түвшний хот руу явах нэ. Гайхалтай. Азтай юм бид энэ удаа заавал ялах ёстой. Эцэст нь даалгавар биелүүлэхэд цаг заавал зарцуулах утга учиртай зүйл гарч ирлээ. Бид үнэхээр бие түвшний хот руу явах гэж үү? Чи юу гэж бодож байна, Томьёо? Би мэдээж илүү сайн камер авмаар байна. Багийн халагч нар урагшаа гарч ирээд шоой. Бие түвшний хотод бүх зүйл илүү их байдаг гэж би сонссон. Бие түвшин вау. Энэ удаагийн шагнал үнэхээр өөмөр юм. Бие түвшний хот маш холуу. 2 сэрвээ цөмд дайчтай тааралдах боломжгүй. 2 сэрвээ цөм эн чин тэд 3 ахмадаас ч хүчтэй гэсэн үг. Онолын хувьд тийм
Би нэгтэй нь уулзахыг үнэхээр их хүсэж байна. Хагас 100-аас илүү ирээдүйд миний бүрэн ойлгоогүй олон өөрчлөлт байсаар л байна. Би төвшин миний үед хотууд ийм тодорхой ангилдаггүй байсан юм. Тэд бүгд бие даасан байсан бөгөөд зөвхөн өөрсдөө л найдаж байдаг байсан. Сноу надад энэ хотыг Си төвшнийх энэ нь хамгийн доод зэрэглэл гэж хэлж байсныг санаж байна. Түүний дараа B болон A зэрэглийн хотууд байдаг. Хотын төвшин тэдний дайчдын хүч чадал төвшнөөс хамаарна. Нэг эсвэл хоёр сервет цөмтэй дайчтай хүмүүс ихэвчлэн C төвшөнд байдаг. Харин 2 ба 3 сервет цөмтэй дайчид ихэвчлэн B төвшөнд байдаг. Мөн 3, 4 эсвэл 5 сервет цөмтэй дайчдыг хотууд A төвшнийх байдаг. Эдгээр бүх зэрэглийн тогтоодог газар бол цорын ганц C төвшний суурин Үүрийн Гига хот. Энэ найдварын газар нь төвд байрладаг. Үүрийн Гига хотыг асар том гэж ярьдаг. Тэдэнд зөвхөн 5 эсвэл 6 сервет цөмтэй дайчид байгаа тосхгүй. Тэдэнд бүр хамгийн хүчтэй 7 сервет цөмтэй дайчин байдаг. Хүн төрөлхтний хамгийн хүчтэй планы хүч тэнд цугдардаг. Ганц S төвшний суурин Үүрийн Гига хот нэр нь их сүртэй юм. Миний өмнө нь хариуцдаг байсан хоттой харьцуулбал ямар бол тэр том тулаанаас 60 жилийн дараа миний хуучин хот байгаа болов бас миний найдвартай багийнхан. Миний багийнхан бүгд анд үнэхээр мөрөөдөх дуртай юм а. Мөрөөдгөө бол бэлэн бай. Бид эхнийх нь бүх зэвсгийн сургалтын зэвсгээр солисон. Гэрэлт баг болон Леогийн багийн тулаан. Манай баг одоохондоо нэргүй. Та нарыг бодохоор бид нэг нэр олох хэрэгтэй юу? Чиний зөв бид алдартай болж мэдэх учраас сайн нар олох хэрэгтэй. Муугүй санал байна. Дараа нь ярилцъя. Би сандраад эхэлчихлээ. Та нар шиг эмх замраагүй бүлэг үнэхээр ялна гэж бодоод байгаа юм уу? Сонсцгоо. Байгаа олоод тулд удирдагч Леог надад үлдээ. Мэдлээ. Бэлдээд эхэл. Салцгаа. Нэгийн эсрэг нэг. Энэ стратеги хүчтэй үед илүү үр дүнтэй. Гэхдээ хамсалтай. Нэгдээд Лео тэдний тактикийг гаргууд мэджээ. Манай багийн хамгийн үр дүнтэй нүүдэл бол тэдний удирдагчийг устгах. Тэдний тактикийн хамгийн том сул тал нь удирдагчаа алдвал бүхэл баг нь задрах явдал. Леогийн шийдвэр муугүй юм. Тэд удирдагчийн араас явж байна. Эрг бүсэл тактикийн соль. Бид тэдний удирдагчийг онох болно. Лео Сето. Байрлалаа хадгалаад намайг хамгаал. Чи шууд над руу ирж байна уу? Намайг бүү бас. Хэлв. Миний гэрлийг амтал. Бүгд нүдэн өөрсдөө хамгаал. Тэр гартаа энерги цуглуулад цайруулагч бүтээчихв. Энэ бүр багийнханд нь хүртэл нөлөөлж өглөө. Энэ жаал одоо хүртэл ингэж тулддаг юм уу? Чи үүнд зөвлөөгүй юм уу? Хэрвээ ганцаардалтын тулаан байсан бол түүний гэрэлтэй хэрэг сайн зэвсэг болох юм. Гэхдээ энэ багийн планд энэ багийнханд нь ч гэсэн нөлөөлдөг. Би түүнд олон удаа хэлсэн ч нэмэр алга. Заримдаа хувийн зан авирыг засахын тулд сургамж хэрэгтэй байдаг. Би удирдагчийн дасны дараа та нарын багт сурах арга үлдэхгүй. Сето гэдэг нэр надад юу ч биш. Хөөе. Чи багийнхныхаа талаар нэг удаач болов бодж үзсэн үү? Юу? Чи хэзээ наад усны планы нүдний хаалтыг зүүчих вэ? Багийн планд багийнхнаасаа сална гэдэг ухаалаг биш хэрэг. Линз нь усаар хийгдсэн энэ хангалттай зузаан бөгөөд гэрлийг сониулах чадвартай тул нүд гялбам гэрлийн ихэнх хэсгийг саамжуулдаг. Би шингээсэн усны элементийг ашиглаад гэрлийн хэмжээг бууруулах эдгээр сониулагч линзийг бүтээсэн юм. Азар энэ үйлчилж эхлэв. Гэрэл алга болчихов.
Тэр хизээ? Би түүний чамд үлдээлээ гүйцээгээрэй. Нөгөө залууг аль хэдийн сайн үлчгсэн юм уу? Бүгдийг нь үдээ анж байхад болсон эргүү муугүй шүү. Чи шууд над руу дайрах гэж зүргэлсээр л байна уу? Би чамайг дахиад сохолчихъя. Би гараа өргөж чадахгүй байна. Нөгөө нууцлаг навш хараал ид. Тэр миний мөөрийг мулталчих буу. Чиний зүв байж үүнийг хурдан дуусгах хэрэгтэй. Энэ хооронд тэр хөнгөн хандаж байв. Тэр зүгээр л сонио эсвэл томоог тэнд жаахан дэмжиж байлаа. Тэр хоёр өөрсдийнхөө хэрэг чадварлаг планчид бүх план зүгээр өнгөрсөн. Танаа удирдагч ялагдлаа. Та нар үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Дууслаа. Таамаглаж байсанчлан өөрийнхөө нөгөө хүчийг бүр ашигласан ч үгүй. Юу та нар ялагчсан юм уу? Үнэхээр нөгөө Сето гэдэг охиноос болсон юм уу? Тэр үнэхээр тийм хүчтэй гэж үү? Бид зүгээр л гинтчихлээ. Дараагийнх нь чи олон жилийн турш чиний өрсөлдөж байсны хувьд нэг зүйл анхааруулъя. Леомносын хэлсэн үг үнэхээр уур хүргэж байна. Ямар ядаргаатай юм бэ? Лю баг одон цэцгийн эсрэг бүх зэвсгийн сургалтын горимж шилжүүллээ. Эхэл. Леомноос хэлсэн үгэнд бүү сандар битгэлэн дагуу бай жагсаалаа бүү алд. Ойлголоо. Бүх хүчээ энэ ганц цохилтонд төвлөрүүлье. Сайн байна. Хэрвээ утаан хөшиг байвал үүнийг ашиглаж болох нь. Бос. Энэ үндсэн хаанаас гараад ирэв? Бүтчихлээ. Чөтгөрүүдээс шингээсэн мах бодуудыг олон зүйл ашиглаж болох нь. Ус, мод. Нийтдээ хэдэн элемент байдаг бол? Сноу. Ойлголоо. Бултаа дахин бүлгэл хараал ид бидний жагсаалыг хүчээр эвдчихлээ. Хамтдаа. Дэмжлэг хэрэгтэй байна. Чиний ялж олон жилийн өрсөлдөгчийн хувьд чамд нэг зүйл сануулъя. Гихчсэн болгоомжлоорой. Миний ажигласнаар тэдний багийнхнаас хамгийн хүчтэй нь тэр хулгайны урсгалыг удирдаж чаддаг. Чи надад л анхаарлаа төлөвлөсөн дээр дээ. Үгүй бол яана гэж. Би хурдны төрлөх хурд. Би ч бас тийм ээ, энэ ч бас дууссан молтой. Люгийн баг бүх багийн планд яллаа. Ганцаарчлсан тулаан. Дараа нь ганцаарчлсан тулаан та нар өөр багийн аль ч гишүүнийг дуудаж болно. Би Люгийн багийн ангийн план дуудаж байна. Ганцаарчлсан тулаан нэгийн эсрэг нэг гэсэн зарчмаар явагдана. Хэн ихэж тулдах юм? Зүгээр дээ, цаг хэмнэх үүднээс тэд над руу хамт дайрч болно. Ганцаарчлсан тулаан. Энэ бол сүүлийн тулаан. Би жаахан ч гэсэн жинхнээсээ тулдана. Бид хоёрыг дутуу үнэлж байгаа бололтой. Ийм их зантай байсан харамсууланда дөрөв өмнөхтэйгээ адилхан. Нэг тал нь бууж өгөх эсвэл үргэлжлүүлэх боломжгүй болсон үед тулаан дуусна. За тэгэхээр эхэл. Төлөвлөгөөгөө бүү мартаарай. Амаатад би мартахгүй. Хөөе, болгоомжтой. Чи намайг амархан байна гэж бодоо юу? Намайг бүү басаараа новшоо. Гэрэл. Би тэр аргыг иймэр хэрэглэх гэж байгаа юм уу? Сонс, бид түүнтэд хамт тулдаж байгаа болохоор ялагдаж болохгүй. Ингэснээр бид тэмцээндээ өвдөж чадна.
Бие төвчний хот руу явах бол шагнал бидний хүрэхгүй газар биш байж магадгүй. Надад ядах баттай төлөлгөө байгаа. Энэ тусгай тулааны нүдний хаалтыг зүү ганцхан ширхэх байгаа. Энэ миний гэрлийн чадварыг ихэнхийг нь саармагжуулна. Намайг ангийг амжилтаа соглоход би чи боломжийг ашиглан давтал. Чи надад ийм үнэтэй зүйл өгч байгаа юм уу? Гайхмаар юм. Бид төвчний дутуу үнэлж болохгүй. Хэрвээ бидний хэн нэг нь бие төвчний хот руу явах боломжтой болъё гэвэл хамтран ажиллах ёстой. Санаарай, гэрэл бол дохио. Үүнийг харсан үедээ боломжоо алдахгүй байхаа хичээгээрэй. Зүхтах газаргүй энэ өмнөхөөс 5 дахин хүчтэй. Тэр жаал тэр их хэмжээний цуглуулсан энерги ийм хүчтэй гэрлийн гэгээ болон хувиргалаа гэж үү. Энэ бүр өмнөх шигээ тэмцээн ашигласнаас ч хүчтэй байна. Ийм их энерги ашиглаж байгаа нь цөм дахиад илүү ихийг даахгүй гэсэн үг. Тэр энгийн хурдан дуусгахыг хүсэж байгаа болтой. Хөөх, би оновчтой дарж чадахгүй нь. Тэр залуу түр зуур сохорсон байх. Би шадармгай байдлаа хамгийн дээд хэмжээнд нь тулгана. Би түүний хурдан унгах хэрэгтэй олчглоо. Би чамайг энэ ганц цохилтоор ухаан алдуулна. Мэдэж байсан юм. Дайрах нь чи байсан гэж. Түүний харц яач хууд тэр яг л ямар нэг аимшигтай зүйл над руу харцаа тусгацсан юм шиг. Яг л намайг хүйтэн гүн далай руу татан оруулж байгаа мэт санагдаж байна. Усан элемент. Яагаад чи орилоод байгаа юм? Яагаад гэвэл би цохиулж байна. Тэнгээ. Нүдний хаал унчглаа. Би юу харж чадахгүй байна. Уучлаарай. Чиний төлөвлөгөө бүтлгүүтлээ. Гэрэл гялзаж тоос босчихлоо. Тэр бацаанууд хүн гэмтээхгүйгээр өөрсдийгөө барьж чаддаг л байгаасай. Тан. Энэ аавра. Дууслаа. Тоос буучлаа. Ахмад жигийн өмнө хэн нэгэн зогсож байна. Ялагч юм болов манай ахмад үгүй. Миний бодлоор тэр Аанг байна. Аанг. Сайн байлаа. Цайрлагчийн гэрэл дундуур яаж сүрвөө? Чи бүр нэгэн зэрэг 2 хүнийг ялчглаа шүү дээ. Гэрэл арилсны дараа л бид харж чадсан ч тэр үед айл хэдийн дуусчихсан байсан. Би тэдний нүдний хаалтыг нь арай гэж авч чадлаа. Энэ зүйлийг авсан минь болжээ. Сайн байна. Тэр яагаад надад үргэлж нэг л биш санагдуулаад байдаг юм бол Ливийн баг номхон мэдлээ. Танаа баг 1-р байранд орж тэмцээнд төрүүллээ. Баяр хүргэе. Сайн байлаа. Чи тулдах бүртээ намайг гайхшруулах юм. Ялангуяа 2 багийн өдөртөгчийг довтлохоог сүрж чадсан юм. Та намайг хэтэрхий магтаж байна. Би бол хамгийн хүчирхэг тулааны дайчин. Энэ би хүртэл намайг тэр хүүхдүүдэд ялагдуулж чадахгүй байсан юм. Би зөвхөн тулааны туршлагаараа л ялж чадах байсан. Гэхдээ хүчээ ашиглан тэдний баг зэрэг дээрлэгчлээ. Ямар ч байсан чи 1-р байранд орсон тул шагнуулах болно. Бид мангаш өглөө газар дээр хонглоод дамжин хамгийн ойроош бие төвчний хот руу явна. Тэнд бид 7 хоногийн сургуультаа эхлүүлнэ. Гайхалтай. Өндөртөө боллоо явж бэлдээд өглөө энэ дуулцгаар тарцгаана. Мэдлээ ирмэ. Тэр хотуудад 3 сэрбат тулааны дайчин байдаг гэж сонссон. Тэсэн эдэн хүлээж бай. Би чамд тэдэнтэй 6 ахуулыг чинь туслая. Лёчи яах юм? Чи тэнд очиод юу хиймээр байна? Бодж л байна. Тэр Аанг үнэхээр аимшигтай юм. Хэрвээ тэр бүх хүчээ ашиглавал бид ч гэсэн түүнийг ялж чадахгүй байж мэднэ. Тэр энэ байх ёсгүй нэг. Тэр урагш агсаар байх болно. Чи тэднийг газар доор хонглоор авч явах гэж байгаа юм уу? Боломжийн юм. Газрын дээгүүр аялахаас илүү аюулгүй. Гэсэн чи санар сүмжтэй байх хэрэгтэй шүү. Зарим сэрвээгүй өчтрүүд тэнд үе гарч ирдэг. Нэг сэрвээ цөмтөд тулааны дайчин Ятонжи. Санаа амар бай. Хэдэн ч сэрвээгүй өчтөр байсан бидэнд давил учруулж чадахгүй. Энэ дөрөв намайг байхгүй байсан ч зүгээр байх болно. Газар дээр хонгол өнгөрсөн үеийн нарийн төвхтэй хөл хөдлөө ихтэй аяллын зангилаа. Энэ нь урсан байдалтай бөгөөд одоо цагт зөвхөн хотуудын хооронд аялах хонгол болгон ашигладаг. Эдгээр хүний дайчид сул юм. Ямар утгатай юм бэ? Би төөрчглөө.
Би яаж яваад газар дор төөрчихвөө. 2 сэрвэт чөтгөр хүч тодорхойгүй, шин чанар тодорхойгүй. Устгасан түүх 21 шинэ планы дайчин. 9 1 сэрвэт планы дайчин. 2 нь 2 сэрвэт планы дайчин.